Сайн байцгаана уу үзэгчдээ, Намайга Гамбтын Басан сүрэн гэдэг та бүхэн дэлхийн төв 7 хоногийн шилдэг мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Бид энэ хөтөлбөрөөрөө өдөр бүр хөрш орнууд болох Бурят, Ирхүү, Чита, Якут, Халмаг болон Хятадд болсон онцлог үйл явдлуудыг хүргэдэг билээ. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн шилдэг сурвалжлагуудыг нэгтгэн хүргэж, өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудыг дүгнэдэг. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээнүүдийг хүргье. Эхэлцгээе. Улаат хот ялалтын 81 жилийн ойг тэмдэглэлээ. Мянган иргэн зөвлөлтийн талбайд цугларч Цэргийн баярын жагсаалыг үзэн Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж өгдөөдсөнхөө гавьяаг дурсан санав. Бурятын нийслэлд улсын хамгийн том баяр хэрхэн болсон талаар эхнээс сурвалжлагаараа хүргье. Авгаа дайны ялалтын 81 жилийн ой зориулсан баярын жагсаал эхлэхэд хэдхэн минут үлдлээ. Зөвлөлтийн талбай дээр бүх бэлтгэл хангагдаж баярын уур амьсгал хэдийн бүрджээ. Бүгдд нь баярын мэнд хүргэе. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсье. Дайн дууссанд бид бүгд баярлаж байсан. Бурханд талархъя. Дууссан нь үнэхээр сайхан. Бид мэдэж байгаагаа л ярьдаг байсан. Харин юу үтсэн бэ гэвэл дайны үед юу болсныг бүгд харсан. Бидний үдснийг та нар хизээч бүү үзээсэй гэж хүсэж байна. Бурхны амралаар бид одоо ч амьд байна. Ялалт та бүхэнд сайн сайхан, эрүүл энх, урт наслахыг хүсье. Эрүүл саруул явах нь хамгийн чухал юм аа. Здравствуйте, товарищи! Сайн байцгаана уу нөхдөө. Поздравляю вас с Та бүхэнд ялалтын 81 жилийн баярын мэнд хүргэе. Великой Отечественной войне! Сегодня 5 сарын 9 бол биднийг нэгтгэдэг өдөр. Энэ бол их дэлхий дээрх инх тайвныг хамгаалсан хүмүүсийн дурсамж, бахархал, гүн үндэтгэлийн өдөр юм. Өнөөдөр бид 81 жилийн өмнөх шигэ фашизмыг ялсан ард түмний гавьяаг иргэн дурсаж байна. Мөн залуу үе маань өнгөрсөн үеийн бааtruудаасаа үлгэр авч эцэг өвгдийнхөө уламжлалд үнэн ч хэвээр байгааг бид харж байна. Үе үеийн энэ холбоо бол бидний хамгийн том хүч юм аа. Олон үндэстний яснаас бүрдсэн Оросын ард түмэн агуу ялалтын 81 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ бол манай улс айл өрх бүр хүн бүрийн хувьд ариун өдөр юм. Авгаа эх орны дан хүрээгүй нэг ч гэр бүл байхгүй. Өвөө аав, илэн зөвөө, эмээ гээд бүгдд нь энэ дан хүрсэн юм. Өнөөдөр бидний нийтлэг мэдрэмж бол ялалтын баяр. Ялсан үеийнхнэрээ бахархах бахархал юм аа. Манай ариун баяр болох агуу ялалтын өдрийн 81 жилийн ой тохиож байна. Өнөө өглөө би Өмнөд Сахалинск, Владивосток, Хабаровск хотуудын ялалтын парадыг үзсэн. Харин өнөөдөр Улаан уд хотод парад хэрхэн болохыг тэсэн ядан хүлээж байна. Учир нь бид жил бүр энд ирж үзлээ. Ялалтын баярын тэр баяр багталтай мэдрэмж хүн бүрийн дотор үргэлж оршиж байдаг юм аа. Агуу эх орны дайны ялалтын 81 жилийн ой зориулсан өнгөлөг сүрлэг баярын жагсаал өндөрлөлөө. Та бүхэндээ ялалтын баярын мэнд хүргэж, толгой дээгүүр тань үргэлж цэлмэг тэнгэр байхыг хүсье.
Утаа дэсрэлт дэлбэрэлтийн дундуур. Улаанбаатар хотын соёлын төвийн налуу хэсэгт Улаанармын Баатар Сергей Оришковын гавьяаг сэргэн үзүүллээ. 6 дахь жилдээ дараалан үзэгчид баатарлаг байлдагч өөрийн биеэр галын цэгийг хаасан тэр домогт тулааныг үзэж байна. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн үйл явдлын талаар дараагийн сурвалжлагаас үзээрэй. Сергей Оришковын Баатарлаг гавьяаг сэргэн үзүүлэх тоглолт эхлэхэд хэдхэн минут үлдлээ. Энэ тулааныг үзэхээр маш олон хүн цугларсан байна. Налуу хэсэгт тайз хэрэглэлүүдийг аль хэдийн бэлджээ. Одоо эхлэхийг хүлээж байна. 1943 оны 8 дугаар сар баг дэслэгч Сергей Оришков салаагаа удирдах байлаа. Тэрний явган цэрэг фашистуудын галд өртөж төр нам хамгаалтанд орсны дараагаар дахин товтлогоонд оржээ. Байлдагчид 2 пулеметийг дарсан ч 3 дахь нь галалсаар байв. Тэгэхэд Сергей Оришков гранаттайгаа урагш дайрчээ. Тэр хүнд шаргацсан ч сүүлчийн хүчээр шавхан галын цэг рүү мөлхөн очиж галын цэгийг өөрийн биеэр хаасан юм. Үүний дараа тэрний салаа давталгоонд шилжиж дайсныг бут зогчээ. Энэхүү жүжигчлсэн тоглолт үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Тэд яг л баатруудтай хамт дайны үе рүү очсон мэт мэдрэмж авчээ. Маш бодиттой сэтгэл хөдлөмж гахалтай байлаа. Ийм болно гэж бодсонгүй. Энд дэрийн эртлээ ийм сэтгэл хөдлөмж тоглолт болно гэж бодоогүй шүү. Өөрөө тэнд байсан юм шиг салгаллаа. Онцолж хэлэхэд дөрүүдийг мэрэгжлийн жүжигчид бус хотын соёлын төвийн ажилтнууд, Дорнод Сибирийн соёлын дээд сургуулийн оюутнууд, сонирхогч сэргээн босогчд, бүр цэргийн алба хаагчид хүртэл бүтээсэн юм. Та мөн Оришков овогтой юм байна. Тохироо юу? Баатрын үүрүүд мөн үү? Үнийг хэлэхэд би өөрөө учрыг нь олоогүй байна уу? Тохироо юу, үгүй юу гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй юм байна. Юу ч болж мэднэ, яаж ч эргэж мэднэ шүү. Ийм онцгой талбай дээр бүр ийм эффекттэй тоглох амаргүй байлгүй дээ. Дахин үнийг хэлэхэд би анх удаа ийм юмд оролцож байна. Өнгөрсөн жил би доор нөгөө талд орчихсон үйлдвэрийн дарга болж жүжиглсэн. Тэгсэн одоо болохоор чи Оришков болно шүү. Гүцээ, гүгээд бай гэсэн. Тэгээд л гүйлээдэ. Тоглолтод 5 цэргийн алба хаагч оролцжээ. Саяхан албаа дуусгаад ирсэн залуусын үед энэ нь энгийн амьдралдаа эргэн орох нэг боломж болтгоо. Нөгөө талаар тэдэнд танил орчин бий. Хий сумаар буудах гэх зэрэг. Нэг төрлийн сэтгэл заслын эмчилгээч гэж хэлж болно. Оришковын Баатарлаг гавьяаг хотын соёлын төвийн налуу хэсэгт 6 дахь жилдээ дараалан сэргээн үзүүлж байна. Зориудаар энэ газрыг сонгосон болно. Урд нь энд цэрэг татлагын цэг байрлаж байсан бөгөөд Баатар маань эндээс фронт руу мордож байжээ. Зохион байгуулагчид тухайн үеийн уур амьсгалыг аль болох бодитоор дамжуулахыг зорьсон байна. Бид бүхнийг аль болох жинхэнэ юм шиг болохыг хичээдэг. Энэ бол жинхэнэ зэвсэг. Эхний жилүүдийн шиг модон буу биш. Дөрөм турц ч мөн адил. Бид аль болох бодит байхыг зорддог учраас зарим хувцсыг бүр Беларусь улсаас авсан. Мосвилэм зориулж ойсон байдаг. Захиалгатаа хүртэл 1943 оны загвараар жишээлбэл халаасгүйгээр хийлгэсэн. Үзүүлбэртээ тулаанаас гадна үзэгчдэд дайны үеийн дуугаар хөгжмийн мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн кинологчид нохотой үзүүлбэр үзүүлж үзэгчдээс нийжгэнсэн алга ташилт хүртсэн байна. Валентина Цыбикова, Даниил Щербаков, Новости дня. Эрхүүгийн Суворовын цэргийн сургуульд ялалтын баярт зориулсан анхны баярын жагсаал боллоо. Алхаагаа төгс болтол давтан бэлтгэсэн сурагчид өвгдээцтэй хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү сүрлэг жагсаалыг дараагийн сурвалжлагаар хамтдаа үздэцгээе. Семен Киселёв бол Эрхүүгийн Суворовын цэргийн сургуулийн 2 дугаар дамжааны сурагч. Маргааш тэрний хувьд онцгой өдөр. Залуу хүү ялалтын баярт зориулсан ёслолын жагсаалд анх удаа оролцсон. Тэр ихэд догдолж байгаагаа нуулгүй хэлж байна. 5 дугаар сарын 9 бол манай Баатрын гэр бүлийн хувьд хамгийн чухал баяр. Семен бол цэргийн угсаа залгамжлагч юм.
Миний өвөө авгаа эх орны дайны фронтуудад дулдаж байсан. Берлин хүртэл явсан. Аав маань ч цэргийн хүн. Миний хувьд энэ мөч маш чухал юм. Учир нь би жагсаалын игнэнд алхахдаа өвөө аав хоёрынхоо явсан замаар явж байгаа юм шиг мэдэрдэг. Раньше в торжестве Өмнө нь төв талбай дахь ёслолын жагсаалд зөвхөн ахлах дамжааны суворовчууд оролцдог байв. Харин энэ жил өөр шийдвэр гарчээ. Тэд өөрсдийн парадыг сургуулийн жагсаалын талбай дээр зохион байгуулсан байна. училища. Впервые 9 5 дугаар сарын 9-нд Суворовын сургуулийн жагсаалын талбайгаар анх удаа 5 дугаар ангиас 9 дугаар анги хүртэлх бүх сурагчид алхлаа. Энэ бол нийт 300 кадет. Гол үзэгчид нь тэдний гэр бүл, найз нөхөд байв. Нэр төрөө гутаахгүй тулд кадетууд хэдэн 7 хоногийн турш бэлтгэл хийж алхан бүрээ ягштал давтжээ. свой шаг. Бид энэ сургуулийнхаа баярын жагсаалд суворовчуудаа 100% оролцуулж байна. Тиймээс бэлтгэл сургуультаа өөрчилж шаардлага чангатгсан. Учир нь бидэнд хугацаа маш бага байсан юм. Сроки прям очень сжатые. Помимо парада Баярын жагсаалаас гадна 5 дугаар сарын 9-ийг тохиолдуулан Суворовын сургуульд ялалтын цээж бичиг зохион байгуулж, сургуулийн байруудын цонхыг баярын өнгө аясаар ёслол төгөлдөр чимгэлсэн байна. Кадетууд жагсаалаараа түүхэнд хандаж байгаа хүндэтгэлээрээ ялалтын баяр бол тэдний хувьд зүгээр нэг өдөр биш, харин өвөг дээцийнхэн өргөсөн тангаргийн үргэлжлэл гэдгийг харуулж байна. специально для программы новости. Жаз хөгжмийн аялгаунд төрсэн хайр Чита хотод Ахмад дайчин Дмитрий Кузьменко болон түүний гэргээ Лидия нарын түүхийг өнөөдөр ч нандинан ярьсаар байна. Тэд 76 жил хамт амьдарчээ. Тэр дайнд оролцож харин бүсгүй зэргийн эмнэлэгт шаргацсан дайчдад тусалж байв. Дайны дараах бүжгийн талбай дээр учирсан тэдний хувь заяаг дайн хэрхэн холбосон тухай дараагийн сурвалжлагаас үзээрэй. В доме Лидии Лидия Кузьменкогийн гэрт өнөөдөр фронтын баярт дуунууд ихшгэлхээ болжээ. Энд нам гүм ноёлно. Ёслолын дүрмд хувцас, эр зөргийн медалууд, хэдэн гэрэл зургийн цомог энэ бүхэн түүний хайрт нөхөр Дмитрий Кузьменког дурсах, үлдсэн зүйлс юм. Тэд шууд уучраагүй. Хувь тавилан эхлээд хоёулангийн дайны зовлон гарц хохирлыг туулсны дараа уулзуулжээ. Дмитрий аавыгаа даган сайн дураараа фронт руу явсан бол Лидия Васильевна 9 настай охин байхдаа Читад аав ээж 6 эгч нэг ахын хамт дайны хэлхлийг өгдсөн байна. сестрами и братом. Дайны үеийн хүүхэд хөдөлмөрийн Ахмад ээж улаад л Уладья хүмүн ирсэнгүй гэж байсан. Бүгд ширээ тавиад суучихсан, цай ууж, дайн эхэлсэнд уйлж байлаа. Гэтэл Уладья орж ирсэн, сайн байна уу гэж хэлээд л баяртай гэд явсан. Түүнийг сайн дурын цэрэгт аваад явсан юм. Тэр үед 18 ч хүрээгүй байсан. 1942 он сургаггүй болсон гэсэн мэдээ ирсэн. Харин ээж нь нас бар хүртлээ хүүгээ хүлээсэндээ ийм л гонигтай байсан. Дайны дараах жилүүдэд Лидия Васильевна сурч боловсрохын зэрэгцээ антипихад байрлах цэргийн эмнэлэгт ажиллаж байжээ. 5-6 дугаар ангийн сурагчидаа бид эмнэлэгт очиж шаргацсан цэргүүдэд тусалдаг байсан. Би Зоя Рублева, Зина Римачок гэд би гитар тоглож частушка дуулж шаргацсан хүмүүсийг хөгжөөдөг байсан. Тэд баярлдаг байлаа. Би шаргацсан цэргүүдэд тусалдаг байсан. Минуло больше 5 лет. Агуу эх орны дайн дууснаас хойш 5 гаруй жил өнгөрчээ. Лидия Васильевнагийн амьдралч аажмар хэвэндээ орж эхэлсэн байв. Тэр дуртай ажилтаа болсон бөгөөд Бямбагаргийн орой бүр найзуудтайгаа жаз хөгжмийн аянд бүжгэлдэг байв. Тэр л бүжгийн талбай дээр Дмитрий Михайловичтай учирчээ. Тэр бүх жолооч нарын адил хар хувцастай явдаг байв. Өндөр нуруутай царайлаг ахлагч залуу 17 настай бүсгүн сэтгэлд хоногшжээ. Тэд эцэг эхээсээ нууцаар төмөр замын өртөөний дэргэдэх дуртай сандал дээр уулздаг байсан бөгөөд жилийн дараа гэрлэхээр шийдсэн байна. Решили пожениться. Манай ах үнэ дахиатай байсан. Манайда Гоша гэдэг найз байсан юм. Аав өвсөө зөөхийн тулд түүнээс машин гуйсан чинь Гоша одоо чи манад хандах хэрэггүй болсон штэ. Чи хүргэнтэй болж байна гэсэн. Аав ямар хүргэн гэхэд ийм хүргэн гэж хэлсэн. Тэр үед аавд түүнийг анх харсан. Тэгээд за тэгвэл сайн л нөхөрлөөрэй гэсэн. Дараа нь аав Дмитрийг дуудаад миний охинд хайртай юу гэж асуухад тэр хайртай гэж хариулсан. Ингээд л танилцсан да.
3 года жили с Тэд эхэнтэй 3 жил эцэг эхтэйгээ хамт амьдарч дараа нь өөрсдийн байшинг барьжээ. Эхнэр, нөхөр, хорвийн дараахан төрсөн хүү, фокус мод сарнаа цэцэгтэйгээ хамт залуу гэр бүл ахуй амьдралаа босгосон байна. Лидия Васильевна төмөр замд ажиллаж нийт 35 жил энэ салбарт хөдөлмөрлөжээ. Харин Дмитрий Михайлович тэтгэврт гарах хүртлээр жолоочоор ажилласан байна. до самой пенсии. Тэр дайны тухай яриахаа дурсах дургүй байсан. Заримдаа зүүдэндээ зочиж сэрдэг байлаа. Бид залуу байхдаа яасан бэ гэж асуухад буун дуу сонсогдсон юм шиг санагдлаа гэж хэлдэг байсан. Вместе они прожили. Тэд хамтдаа 76 жил амьдарчээ. Хүүхдүүдтэй аж зээтэй болж өнөөдөр 30 нь өсөж байна. Дмитрий Кузьменко баяр ёслол бүрээр гэр бүл найз нөхдөд цуглуулах дуртай нэгэн байжээ. И друзьями на все праздники. Ялалтын баяр төрсөн өдөр гэдэл хүргэлж хүмүүс цуглардаг байсан. Тэр маш зочломтгой хүн байсан. Миний төрсөн өдөрч өөрийнх нь төрсөн өдөрч ялгаагүй. Харин ялалтын баяр бол бүр онцгой. Өвчтэй болсон үедээ ч баярдаг байсан. К сожалению, Харамсалтай нь агуу эх орны Ахмад дайчин Дмитрий Кузьменко 99 наснд таалал төгссөн юм. Энэ жил тэрээр 100 нас хүрэх байлаа. Лидия Васильевна нөхрөө халамжтай, ажилсаг, эцэг хүртэл үнэнч хүн байсан гэж дурсдаг. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нь муудсан ч тэрний хувьд Дмитрийн жаз хөгжмийн аянд анх учирч байсан тэр өндөр нуруутай сүрлэг, царайлаг ахлагч хэвээрээ үлджээ. Эльшат Сафаров, Анастасия Шадрина. Халимагт олон улсын буддийн бизнес клубын анхны хурал боллоо. Орос, Энэтхэг, Хятад, Шри-Ланк, Япон улсын бизнес эрхлэгчид харилцан хамаарал ухамсарт хандлага, бизнесийн орчинд хэрхэн тусалдгийг хэлэлцжээ. Бизнес эрхлэгчдэд буддийн бясалгал яагаад хэрэгтэй болсон талаар одоо хүргэе. Олон улсын буддийн бизнес клубын холбооны анхны хурал боллоо. Энэхүү байгууллага нь буддийн олон улсын 3 дугаар форумын үр дүнд байгуулагдсан гэдгийг онцлоё. Хуралд Халимаг, Москва, Бурят, Калининградаас гадна Энэтхэг, Хятад, Шри-Ланк, Япон улсын бизнес эрхлэгчид оролцсон байна. Клубыг хамтран үүсгэн байгуулагчдын нэгээр Гёшо Ёндан тэргүүтээ буддийн төв шашны удирдлага ажиллажээ. Гол зорилго нь буддийн үнэт зүйлсийг хуваалцдаг бизнес эрхлэгчдийг нэгтгэн эдгээр зарчмыг бизнесийн орчинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Уулзалтын үеэр оролцогчид буддийн бясалгалын арга барил, тэрнийг өдөр тутмын амьдрал болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцжээ. Мөн хүндрэл бэрхшээлийг даван туулж амжилтад хүрэхэд туслах, бодит гарын авлагатай болох боломжийн талаар ярилцсан байна. Найз нөхдөө, өнөөдөр буддийн эдийн засаг бизнесийн ертөнцийг өөрчилж байна. Энэ үнц нь ухамсар, харилцан хамаарал, урт хугацааны тогтвортой байдал, нийтлэг сайн сайхныг чухалчилсан загварыг санал болгож байна. Нэг нь аливаад хит шуналгүй байхыг сургадаг бол нөгөө нь ашиг орлогын өсөлтийн тухай ярьдаг. Гэвч буддийн шашны материаллог бус үнэт зүйлс нь материаллог ертөнцид нөлөөлж, итгэлцэл суурилсан эдийн засгийн шинэ парадигмыг бий болгож чадна гэдэгт гол учир нь оршиж байна. Тиймээс олон улсын буддийн бизнес клубын холбооны үйл ажиллагаа зөвхөн буддийн шашинтай бүс нутгуудад төдийгүй манай бүх улсад үр өгөөжтэй байна гэж бодож байна. Манай бүс нутагт буддийн шашин шин шатанд гарсан ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний дэмжлэгтэйгээр холбоотой гэдгийг онцлмоор байна. Түүний даалгавраар 2022 онд буддийн боловсрал судалгааг дэмжих сан байгуулагдсан. Буддийн эдийн засаг гэдэг нь яг өнөөдөр яг энд хэрэгжүүлж болох практик ёс зүй юм гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөдрийн хурал энэ жилийн ажлын төлөвлөгөөг тодорхойлох, мөн клубын зорилтууд дээр ажиллах салбар хороодыг байгуулахад зориулагдсан юм. Тиймээс буддийн төв шашны удирдлагын дэмжлэг маш чухал гэж би үзэж байна. Буддийн лам нар хүмүүсийн ажил үйлс бүрд таармаа оршиж байхад үргэлж туслахад бэлэн байдаг. Хүн бүрийн зорилго бол гэгээрэлд хүрч жинхэнэ аз жаргалыг олох явдал юм. Аз жаргал зөвхөн дотоод сүнслэг замналаар хүрдэг гэдгийг бид бүгд ойлгодог. Та өдөр тутмын болон мэргэжлийн амьдралдаа юу хийдэг нь тийм ч чухал биш. Харин бидний дотоод ертөнцид юу өрнөж байгааг нь хамгийн чухал юм а. Ийм санаачлага эхэлж байгаад бид баяртай байна. Энэ нь зөвхөн Оросын буддизм төдийгүй бүх хүн төрлөختөнд асар их боломж нээж өгнө. Энэ бүхэн цаашдаа өргөжин хөгжиж, дэлхийг өөрчилж эхэлнэ гэдэгт би итгэдэг.
Якут улсын ялалтын талбайд Екатерина нэртэй 100 гаруй эмэгтэй Катюша дууг хамтран дууллаа. Олон нийтийн сүлжээнээс эхэлсэн энэхүү санаачлага ижил нэртэй охид эмэгтэйчүүд эмээ нарыг нэгтгэжээ. Яагаад энэ дуу тэсвэр хатуучлалын бэлэгдэл болсон 100 Катюша флэш моб улс даяар хэрхэн төгөж байгаа талаар манай сурвалжлагаас үзээрэй. Ялалтын талбайд Екатерина нэртэй 100 гаруй бүсгүй домогт Катюша дууг дууллаа. Матвей Балантер, Михаил Исаковский нарын бүтээл болох дэлхийд дахинд алдартай энэ дуу нь агуу дайны жилүүд дэх зөвлөлтийн ард түмний сэтгэлийн хад төсвөр төвчээрийг илэрхийлдэг. Тиймээс ч Катюша дууг хамтран дуулахар шийдсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Үүндээ энэ санаа олон нийтийн сүлжээнээс төрсөн юм. Ямар нэг зүйлийг 100-аар нь цуглуулж байна, эсвэл өөр нэртэй хүмүүсийг нэгтгэж байна гэдгийг ажигласан юм. Гэхдээ тэр бол ердөө цуглуулах хаа нэгтэй сууж уулзах төдий санаанууд байсан. Харин энэ санаа илүүтэйгээр нэгтгэх илүү их орон чагуулгатай юм. Тиймээс яг Катя нар Катюша дууг дуулаасаа гэж хүссэн. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Интернетээс хайж үзсэн. Үнэхээр өмнө нь байгаагүй юм билээ. Катюшаг бүгд дуулж байсан. Харин Катюша нар өөрсдөө дуулж байгаагүй юм шүү. Энэхүү арга хэмжээ янз бүрийн насны Катя нарыг нэгтгэлээ. Ялалтын талбайд бяцхан Катюша нараас эхлээд дунд улан Ахмад насны Екатерина нарч хүрэлцэн иржээ. Энд бүрдсэн уур амьсгал сэтгэл хөдлөл үнэхээр мундаг байна. Маш олон Катюша ирлээ. Тун хөгжилтэй. Ийм мэдрэмжийг би удаан хугацаанд мэдрээгүй. Зохион байгуулагчид үнэхээр сайн ажилласан. Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Дуу бол дуу шүү дээ. Бид өмнө нь өөрийнхөөрөө дуулдаг байсан ч юм шиг. Харин энэ дуунд шинэ амьдрал, шинэ эрч хүч орж байна. Үнэхээр гайхалтай. Оросын алдарт Катюша дууны үгийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Дайны үеийн энэ дууны эхний ая ихшгэлэхэд л хүн бүрийн санаанд танил өгсөн шууд орж ирдэг. Катюша иргдээр гарч ирлээ. Өндөр, огцом иргдээр. Өсвөр үеийн бас нэгэн төлөөлөл энэ арга хэмжээнээс хоцорсонгүй. Олон нийтийн хамтын дуулал болохыг мэдээд бяцхан Катя ээжтэйгээ хамт ялалтын талбайд иржээ. Ээж надад ийм флэш моб болно гэж хэлсэн. Би шууд зөвшөөрөөд мэдээж би дуулна. Бас бүжиглэн гэж хэлсэн. Энд бас маш олон Катя байгаа болохоор бүгд Катя гэж дуутахад яг хин нь очих ёстой нь ойлгомжгүй болчихдог. Намайг дэмжих баг ирнэ. Аав, эмээ, ээж ирнэ. Мама придет. Якутск бол тус арга хэмжээ зохион байгуулсан 2 дахь хот боллоо. Энээс өмнө Катя нар Красноярск хотод дуулсан бөгөөд тэд 2 хоногийн дотор 100 бүсгүйг нэгтгэж чаджээ. Охид бүсгүйчүүд арга хэмжээ эхлэхээс өмнө бие биенээ таньдгүй байсан ч цаашдын тоглолтын төлөвлөгөөг хэдийн ярьж эхэлсэн байна. Хэрэгтэй бол заавал зохион байгуулнаа. Одоо манай чатад 260 хүн байна. Бид энэ хүмүүсийг ням гаргаш өнөөдрийг хүртэл цуглуулсан. Өнөөдөр ч хүмүүс нэмэгдсээр байна. Маш олон хүн нэмэгдсэн. 2 хоногийн дотор бид 150-аас 160 орчим хүнийг цуглуулж чадсан. Би Константины бичлэгийг интернет нийгмийн сүлжээнээс хараад манай хотод ч бас энэ сайхан флэш моб болоосэй гэж маш их хүссэн. 100 Катюша арга хэмжээ Орос орон даяар үргэлжилнэ. Москва, Санкт-Петербург, Тюмень болон бусад хотын Катя нарч нэгдэх юм. 5 дугаар сарын 9-нд Екатеринануудын найрал дуу өмнөд тойргийн төв болох Краснодар хотод ихшэглэнэ. Роботууд цай түүж байна. Хятадд хүн төрс роботын дэлхийн наадмын үрдчилсэн туршилтууд болж өнгөрлөө. Хүн төрст машинууд цайны мастеруудтай хамт уулын тариалангийн талбайд гарч ур чадвараа үзүүлсэн байна. Технологи уламжлалт гар урлыг хадгалах, хүний хөдөлмөрийг орлох үйл явцад хэрхэн тусалж байгаа талаар Хятадын хамтрагчдын бэлтгэсэн сурвалжлагыг хүргье.
Роботууд болон хүмүүс уулын шаталсан талбайд мөр зэрэгцэн цай түүж байна. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт киноны хэсэг биш. Харин Бээжин хотын ардын засгийн газар Хятадын медиа корпорац болон бусад байгууллагын зохион байгуулсан хүн дүрст роботуудын дэлхийн наадам 2026-гийн урьдчилсан шат юм. Саяхан эдгээр хүн дүрст роботууд хагас марафонд хурд сорж байсан бол одоо 7 хоногийн бэлтгэлийн дараа цай түүх, тээвэрлэх, боловсруулах ажилд оролцож байна. Эдгээр төхөөрөмжийн ард ажиллаж байгаа инженеруудын хувьд энэ нь хэрэглээний шинэ хувилбаруудыг турших боломж болжээ. Энэхүү практик туршилтад оролцсон роботуудыг сургах хувилбаруудыг өргөжүүлэх боломж олголоо. Бид роботгаар ашиглах шинэ боломжуудыг олж харсан. Үүний зэрэгцээ цаашид сайжруулах орон зай байгааг ч ойлголоо. Тухайлбал цай түүх явцад роботын хурааны хүрэлцэх талбайтай холбоотой асуудлууд илэрсэн. Бид хүн дүрст роботуудыг бодит хэрэглээнд бэлтгэхийн тулд бүтээлээ үргэлжлүүлэн сайжруулж оновчтой болгоно. Атгах навц түүхэд ашиглаж байгаа технологийн ачаар инженерүүд шууд утгаараа талбай дээр хийсэн туршилтын үеэр их хэмжээний мэдээлэл цуглуулсан бөгөөд технологи цаашид улам боловсронгуй болгоно гэж мэдэгдэж байна. Оролцогчдын хэлж байгаагаар энэ төсөл цайны салбарт ч ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэх, цай үйлдвэрлэлийн уламжлалт аргыг хадгалах шинэ боломж нээжээ. Анх удаа роботтой хамт цай түүж боловсруулах нь маш содон мэдрэмж байлаа. Роботуудад сайжруулах зүйлс одоо ч бий. Гэхдээ ирээдүйд тэд илүү боловсронгуй болно гэдэгт бид итгэлтэй байна. Температур, чийгшил, цаг хугацааг хянах чиглэлээр тэр биднээс давж гарах бүрэн боломжтой. Они имеют все возможности превзойти нас. Сануулгад зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар хүн дүрст роботуудын дэлхийн наадмын гол оролцогчд нь хүн дүрст роботууд байдаг. Дэлхийн анхны цогц спортын тэмцээн юм. Тус наадмыг 2025 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил 8 дугаар сард болох үндсэн наадмын өмнө улс орны өөр бүс нутагт урьдчилсан шатны цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Эдгээр шатны хүрээнд роботууд тусгай даалгавар гүйцэтгэж уламжлалт соёл, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт ашиглах шинэ боломжуудыг харуулж байна. Үндсэндээ энэ нь тэдний шинэ сорилтод дасан зохицох, даалгаврыг бие дан гүйцэтгэх, бодит үйлчилгээ үзүүлэх чадварыг иж бүрэн шалгаж байгаа хэрэг юм. Уг төсөл нь хүн дүрст роботуудыг үйлдвэрлэл болон өдөр тутмын амьдралд ашиглах боломжийг харуулж байна. Хятадын найруулагч Сун Сици дэлхийн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн бүтээл төрөөж байна. Түүний нууц нь шудраг хандлага болон гар ажиллагаанд оршдог бөгөөд дэлгэцийн 1 минутын дүрсийг бүтээхэд хэдэн цагийн нямбай хөдөлмөр шаарддаг аж. Stop motion гэж юу болох? Энэ арга техник яагаад уран бүтээлийг илүү мэдэрч ойлгоход хүргэдэг талаар манай төгсгөлийн сурчлагаас үзээрэй. Китайский аниматор и режиссер Хятадын аниматор, найруулагч Сун Сици уран бүтээлдээ хувийн дурсамжаас ихэвчлэн санаа авдаг. Түүний игч богино хэмжээний кино бол энэний тод жишээ юм. Гэр бүлийн тухай өгүүлэх энэ бүтээл нь түүнд 2020 онд Оскарын шагналд нэр дэвших боломж авчирчээ. на премию «Оскар» в 2020 году. Игч кинон дээр ажиллаж байхдаа энэ кино хэр хол явж чадах талаар би огт бодож байгаагүй. Надад өөрийн гэсэн хувийн түүх байсан. Би түүнийг кино болгохыг бас өөрийн туулсан дуршлаг ямар байсныг хадгалж үлдэхийг хүссэн. Киногоо дуусгаад янз бүрийн наадам өөрөөр үзэгчдэд үзүүлсэний дараа олон орны янз бүрийн дуршлагтай хүмүүс энэ кинотой хэр хүчтэй холбогдож мэдэрснээ надад ярьж байсан нь үнэхээр сонирхолтой санагдсан. Энэ нь надад их урам өгсөн. Это было действительно обнадеживающе. Ийм кино бүтээж, ийм хол аялж, өөр соёлтой танилцах боломж олгодог. Таны нууц юу вэ? С разными культурами. Би үүнийг зүгээр л үнэнч байдал гэж хэлнэ. Аливаа бүтээлийг хийхэд сэтгэлээсээ хандах үнэнч чанар хамгийн чухал гэж би боддог. Кинонд тохоо бэлэгдэл соёл зан заншил нь миний онцгой анхаарсан зүйл байгаагүй. Үнэн дээр би хүний сэтгэл хөдлөлийн тухай ярих хүсдэг. Энэ бол гэр бүл, аялал, нүүдэл, цагаачтын уламжлалын тухай түүхүүд. Харин эдгээр гол мэдрэмж нь олон янзын соёлын хүмүүст хүрч чаддаг. Самых разных культур. Анимацаас кино бүтээх салбар руу шилжих явцдаа Сун стоп кадр техникээр өөрийгөө илэрхийлэх өөрийн гэсэн арга барилаа айжмаар олжээ. Так что же так? Кино бүтээх энэ арга техникт таныг татдаг зүйл нь юу вэ? Что привлекает вас?
Би өөрийн аргаараа юм бүтээхэд үнэхээр дурлсан. Дараа нь анимац тэр дундаа stop motion анимацийг нээж олсон. Энэ нь дүрслэх урлаг болон түүх өгүүлэхийг хослуулах төгс хэрэгсэл юм. И повествование историй. Гэхдээ стоп кадр бол удаан нямбай ажиллагаа шаарддаг үйл явц. Стоп кадр гормоор 1 минутын анимац хийхэд танд хэдэн өдөр шаардлагатай байдаг вэ? Нэг л кадр авахын тулд хэдэн цаг зарцуулдаг үеч байсан. Тийм ээ, ганцхан кадр. Тэгээд тэр үед хэдэн мянган кадртай кино хийж болно гэж төсөөлөхөд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ ийм үйл явц эхлээд намайг төвчээртэй болгож нарийн зүйлд анхаарахад сургасан. Харин дараа нь бүтээж байгаа түүхэд дөрүүдтэй жинхэнэ утгаараа шингэхэд тусалсан гэж боддгоо. Которых я создаю. Хятадаас Америкийн нэгдсэн улс хүртэлх өөр соёлын туршлага түүний уран бүтээлийн үнцгийг бүрдүүлжээ. Энэ хоёр улсад амьдарсан туршлага таны бүтээлийн хэм маяг гоо зүйд хэрхэн нөлөөлсөн бэ? Хятадд ялангуяа төв дүрслэх урлагийн академид суралцсан надад дүрслэл гоо зүйн суурь мэдлэг өгсөн. Харин дараа нь анимац судлахаараа Калифорнид очиход тентхийн орчин үнэхээр нээлттэй байсан бөгөөд өөрийн дуу хоолойг хайхад намайг урамшуулсан гэж боддог. Энэ хоёр туршлага нийлээд миний өнөөгийн бүтээл ямар хаагддгийг бүрдүүлсэн гэж бодож байна. Сформировали то, как выглядит моя работа сейчас. Ингээд өнөөдрийн хөтөлбөр өндөрлөж байна. Ice Global-ыг үзснээр та зөвхөн Монголд төдийгүй хурш орундад болж байгаа үйл явдлын талаар мэдээлэлтэй байх болно. Та бүхэнтэй Ганбатын Баасан сүрэн хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзъя.